Сайн байна уу? Би Alphabet аудио жүжигийн зохиолч John Bevere байна. Би та бүхний дөнгөж сая сонссон аудио зохиолын талаар товч тайлбар хиймээр байна. Саяхан би хүн төрлөختний үе олон сүнс ирээдүйрөө сүмгэнэж яваатлаа. Үнэн дээр ирээдүйтэй нүүр тулахад ямар ч бэлтгэлгүй байгааг ухаарад их шаналсан юм. Энэ тоонд үл итгэгчид төдийгүй Христэд итгэгчид ч багтаж байна. Тэгээд нилээ залбирсны эцэст энэ амин чухал үнний талаар ном бичих чиглүүлэг авч үн мөнхөөр хөтлөгдөхгүй. Өнөөдөрч үн мөнхөдч үн цэнтэй байх амьдрал гэдэг номоо бичсэн юм. Тэгээд номныхаа утга агуулгыг хүмүүст яаж хүргэх талаар эзнээс асуудал, эзэн надад тэдэнд түүх ярьж өгöd. Энэ түүхээрээ үлгэрлэн сурах гэсэн юм. Би ч нэрээ Есүс ч ингэдэг байсан даа гэж бодлоо. Ингээд залбираад ямар агуулгатай түүх байх талаар бодсон. Зохиолоо бичиж эхлэмэгц ариун сүнс намайг өөр нэгэн цаг үеийн өөр нэгэн газарт буюу Alphabet гэдэг хаанчлалд аваачсан. Тэгээд дуусгаад Alphabet-ийн түүхээ хөгшин, залуу, янз бүрийн хүнтэй хуваалцтал хүн болгонд асар гүн сэтгэл төрүүлсэн юм. Тэгмэгц энийг мэрэгжлийн төвшөнд найруулсан, сонсдог жүжигийн бүтээл болгож тавих хэрэгтэй гэдгийг манайхан ойлгосон. Ингэж тойрвсон бүтээлийг маань та дөнгөж сая сонслоо. Түүхэнд гарч байгаа Жалин хаан бол Есүс Христ юм. Хаан эцэг нь Бурхан Аавыг төлөөлнө. Sages ариун сүнс бол хааны харуулууд нь Бурханы тэнгэр элч нарыг төлөөлж байна. Эндээлийн сургуулийн багш нар нь сайн мэдээний үйлчлэгч нарыг төлөөлнө. Дагон нь мэдээж сатан. Эндээлийн амьдрал нь газар дээрх хүний амьдралыг төлөөлж байна. Alphabet нь Бурханы тэнгэрийн хот юм. Ганц химээх хөсөр газар нь мөнхийн там буюу нарийн давал галт нуурыг хилж байна. Хүн болгон хизээ хаан амьдарсан. Яс үндэс нас хүйс нийгэмд эзлэх байр сууриасаа үл хамаарч нэгэн өдөр Есүс Христийн шүүхийн сэнтийн өмнө зогсноо гэдгийг бичээс тодорхой хэлдэг. Бурхан Аав нь шүүлтийг хүү Есүс Христтэй гардуулсан юм. Тэм учраас Иохны сайн мэдээний 12 дугаар бүлгийн 48-49 дугаар ишлэлдэр Есүс хэлэхдээ намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч би. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ гэж айлдсан байна. Тэгэхээр шүүхтэр ямар асуудал яригдахыг бид мэдлээ. Тэр өдөр ямар нэгэн шин үнэн илчлэгдэхгүй. Тэр өдөр Бурхан өөрийнхөө үгт хэдийнэ айлдсныхаа дагуу бүхнийг шүүх болно. Тэр шүүхээс гаргах тогтоол нь үн мөнхийн гэдгийг та ухаарч байна уу? Энийг Еврей номын 6 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлдэр хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол шүүх сэнтигээс тогтоох шийдвэр нь та биднийг үн мөнхөд хэрхэн амьдрахыг маань шийднэ гэсэн үг. Шүүх нь мөрдөн байцаасны үр дүнд гаргадаг шийдвэр юм. Тэр шүүхээр таны талаар нэгэнд гаргасан Бурханы шийдвэрийг дахин хилцэн, өөрчлөлт оруулна, эсвэл засна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хожим шүүх өдөр Бурханы шүүхээс аимшигтай сюрприз хүлээн авч байснаас өнөөдөр Бурханы үгийг мэдэж тэр үгийн дагуу амьдрах нь дээр биш үү? Дэндүү олон хүмүүс өөрийг нь ирээдүйд юу хүлээж байгааг ухаж судлахгүйгээр ирээдүрөө учиргүй адгадаг. Зарим нь Бурханы үгэнд огт таарахгүй, худал ойлголтонд хуурамчаар найддаг. Бурхан тэдний хийсэн сайн сайхныг л тооцно гэж тэд боддог. Тэгээд жинлүүрээр химжээд сайн үйлс нь муугаас илүү байвал шүүх өдөр Бурханаар ажилуулна гэж боддог. Энээс гадна өөрсдийгөө Христэд итгэдэг гэж мэдэгддэг зарим хүмүүс Есүс тэдний аврагч учраас хизээч шүүгч Есүсийн өмнө зогсохгүй гэж боддог. Есүс тэдний аврагч учраас тэднийг бүх шүүхээс чөлөөлнө гэж сандаг. Гэхдээ шүүх өдөр тэд л магадгүй хамгийн их цочирдох байх та. Библиэлд хоёр төрлийн шүүхийн талаар гардаг юм. Нэгдүгээрт агуу их цагаан сэнтийн шүүх. Илчилт номын 20 дугаар бүлгийн 11-ээс 15 дугаар ишлэгийг харах юм бол цагаан өнгөтэй агуу их сэнти болон дээр нь залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар тэнгэр зүгтсэн бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй. Үгссэн их баг хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өглөө. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болоо. Хэрв хэн нэгний нэр амийн номонд бичигдсэн олдохгүй бол тэр хүн галт нууранд хаягдсан гэж бичсэн байна. Энд шүүхээр Есүс Христийг эзнээ хэмээн хүлээж аваагүй хүмүүс болон эцсээ хүртэл итгэлээ сахиж чадаагүй хүмүүс орно.
Алфавит зохиолдвол энэ ангилалд бие даагч, мэхлэгдэгч, бүрэг болон дүр эсгэгч гэдэг багш орно. Бие даагч нь сайн мэдээнд итгэдэггүй хүний дүр юм. Хэрвээ та тийм хүн бол таны амьдрал хүмүүсийн нүдэнд мянга таатай, мянга сайхан байлаа гэд Бурхны жишгийн хаанч хүрэхгүй. Учир нь бичээс бүх хүн нүгэл үлдэж Бурхны алдарт хүрч чадхаа болсон гэж хэлдэг. Анхны хүн Адам нүгэл үлдсэн учраас түүний удам болох хүн төрлөختөн тэр чигээрээ нүгэлт мөн чанартай төрдөг болсон. Нүгэл нь сатаанд бидний амьдрал дураараа хүрэлцэх эрхийг олгодог бөгөөд сатааны эрх мэдэлд ор байгаа хүнийг сатааныхтай л адил тавилан хүлээн. Харин сатаан галт нууранд мөнхөд шатах тавилантай. Та бодоод үзтээ хизээч үл унтрах гал. Сатааны тавилан бол зовлон ба тамлал юм. Гэхдээ та тэгж дуусах албагүй. Хүнд аврагч хэрэгтэй байгааг Бурхан харсан. Бурхан та бид хоёрт дэндүү хайртай учраас өөрийнхөө цорын ганц хүү Есүс Христийг дэлхий рүү илгээж онгон Мариагийн хөвлөөс төрүүлжээ. Ийхүү Есүс Бурханы хүү учраас 100% Бурхан, онгон бүсгүйгээс мэндэлсэн учраас 100% хүн байсан юм. Тиймээс л Есүс хүн төрлөختнийг боолчилсан нүглээс эрх чөлөөтэй байсан. Есүс хэдий Бурхан байсан боловч нүглийн дахил болж өргөгдөхийн тулд Тэнгэрлэг эрх ямбаас бүрэн татгалзаж хүн болсон. Тэр загламайд цовдлуулахдаа хүн төрлөختний нүглийн шийтгэлийн төлөөсийг бүрэн төлсөн юм. Тиймээс Христэд итгэсэн, Христийн дотор байгаа хүмүүст дайсан хүрэх эрхгүй болдог. Тэд нүглийн хүлээс, дайсны урьхаас эрх чөлөөтэй болдог. Есүсийг эзнээ болгон хүлээж авсан хүний нэр Амийн номонд бичигдэж, тэрээр мөнхөд Бурхны хаанчлал орно. Тэр хүн мөнхөд галт нууранд хаягдахгүй. Галт нуур нь угтаа хүнд биш, харин сатаанд болон тэрний хамсаатнуудад зориулагдсан бүтээгдсэн юм. За мэхлэгдэгч гэдэг хүний дүрээр Есүсийг эзнээ болгон хүлээж авсан ч гэсэн Бурхны хүслээр биш, өөрийнхөө дураар амьдрдаг хүнийг дүрсэлсэн байна. Тэд Есүс Христэд жинкнээс итгээгүй учраас сүнсний ДНХ нь нүгэлтэд хിവэрэл байсан. Ийм хүмүүсийн тухайд Матай сайн мэдээ номны 7-р бүлгийн 21-р эшлэлдэр Есүс хэлэхдээ намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний аавын хүслийг биелүүлдэг хүн орно гэж тодорхой хэлсэн байна. Маш олон эрэгтэй эмэгтэйчүүд өөрсдийгөө аврагдсан, Тэнгэрийн улсад найдвартай орно гэж итгэх боловч хожим Тэнгэрээс татгалцсан хариу сонсноо гэдгийг бичээс маш тодорхой хэлжээ. Тэд нар өөрсдөө мэхлэгдэг зогсохгүй, мөн нүгэлт амьдралаараа бусдыгч замаас нь төөрүүлдэг. Бүрэг бол Есүсийн эзний эрх мэдэлд амьдралаа жинкнээсээ өргөсөн боловч итгэлээ эцсээ хүртэл сахиж чадаагүй хүнийг төлөөлнө. Библиэлд ийм хүмүүсийн талаар харин хожимын цагт зарим нь итгэлээ орхиж мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлол анхаарлаа хандуулна гэж сүнс тодорхой хэлдэг юм а гэж сэрэмжлүүлсэн байна. Энэ бол 1-р Тимотийн 4-ийн 1-р ишлэл. Үүнээс гадна Есүс ч эцсээ хүртэл твцсэн нь аврагдана гэж дахин айлтсан байдаг. Итгэлийн амьдрал нь хурдны биш, твчээрийн гүйлт юм. Авралаас тийм амархан салчихгүй ч гэсэн салах боломжтой бөгөөд эцсийн өдрүүдэд олон хүн ингэнэ гэж хэлсэн. Есүс өөрөө биднийг хизээч орхихгүй, бас хаяхгүй гэж хэлснээс биш. Бид түүнийг хизээч орхихгүй, бас хаяхгүй гэж хэлээгүй. Энэ дэлхий дээр хамгийн агуу харилцааг хаяж явах зүрхтэн бас байдаг ажээ. Гэхдээ та бүхэн Есүсийн хайр дотор байсаар Бурханаас эмээх зүрхээс агсаар байвал алфавит гардаг бүрэг шиг эзнээ хизээч хаяж явахгүй. За дүрсгэгч бол хаанда цэвэр зүрхсэтгэлээр үйлчлэх хүслээ гээж амин хувь амжилтын ардаас хөөцөлддөг болсон Бурхны зарцыг төлөөлнө. Тэрээр сансандаа хүрэхийн тулд Бурхны үгээр далайлган хүмүүсийг дарангуйлдаг болжээ. Ийм хүмүүс хамгийн аимшигтай шийтгэл авахыг Библиэлд хэлдэг. Үнэн дээр тэд нарыг мөнхөд тас харанхуй, түнэр харанхуйлалд байна гэдгийг Библи 2-2 удаа онцгойлон хэлсэн. Би зохиолынхоо яг энэ шийтгэлийн талаарх хэсгийг бичиж байхдаа үнэхээр дагжин чичирч билээ. Шүнж болж таарсныг хэлэхүү миний бие хожимын тэр өдөр үүнээс ч аимшигтай нөхцөлд орох хүмүүсийн төлөө айсандаа унтаж чадаагүй юм. Есүсийн хэлснээс харах юм бол галт нуур хэмээх энэ аимшигтай газар олон хүн орох аж. Матай 7-гийн 13-аас 14-р эшлэлдэр Есүс ингэж хэлсэн байна. Нарийн хаалгаар ор. Учир нь сүүрэл рүү татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр ордог. Амир хөдөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдгоо гэж Есүс хэлсэн. Би тэр шөнө орондоо хэвтээд олон жилийн өмнөд Африкийн Гянданд номлосон явдлаа санав. Тэр үнэхээр айц жихүүдсэн газар байсан. Үнэр танар, бузар нөхцөл,
хооронд нь хуруу хүрэхгүй зайтай өрссөн орнууд дээр давхарлах 20-30 хүнтэй шоронгийн өрөөнүүд нь миний үдсэн аимшигын зах зохин л байсан. Гэхдээ надад чөмөг царцтал жихүүц төрүүлсэн нэгэн үзэгдэл бол хоригдлуудад зориулж ханаар дүүрэн үлгсэн бэлгэвч байлаа. Амьдын тамлаг гэсэн үг. Би ийм аимшигыг хизээч үзээгүй. Би Америкийн хит хитийн шоронд үйлчилж авсан. Гэхдээ Африкийн гяндангийн дэргэд Америкийн шорон бараг л хотын гаднах совиллийн газар юм. Тийм газар насаараа хоригдох байтугай 7 хоногч тэснэ гэж төсөөлөгдөхгүй. Тэр хоригдлуудын царайн цөхрлөөс өөр юу ч байхгүй. Тэр газараас зайлах цорын ганц найдвар нь үхэл байсан. Гэтэл нөгөөтэйгөр тэднийг үхлийн цаана хүлээх бүрхэг бодит байдал айлгана. Тэд нар ямар ч гарцгүй болжээ. Гэхдээ тэр аимшигтай шоронч тамтай харьцуулахад бараг л диваажин. Тэднэрт ятахна торлсон сонхоор гялтайх нарны гэрэл бараадах хүн байгаа. Гэтэл тамд бол эцэс төгсгөлгүй улаан галаас өөр гэрэлж байхгүй, ханьж байхгүй. Там бол аимшигтай ганцаардал, цөхрөл, тамллын газар. Галт нууранд нэг шамс хийлгүй, мөнхийн мөнхөд тамлагдана. Тамд орсон хүмүүсийн хувьд нэг л өдөр эндээс гарна гэсэн ойлголт байхгүй. Тэд мөнхөд шийтгүүлсэн бөгөөд энэ тогтоол хизээч цуцлагдахгүй. Бурхан галт нуурыг хүн зориулаагүй гэдгийг битгий мартаарай. Бурхан галт нуурыг сатаанд болон ёрын муу тэнгэр элч нарт зориулсан. Хүмүүс заавал тийшээ явах албагүй. Би дахиад хэлье. Хүн тийшээ явах албагүй. Учир нь Есүс бүх хүний нүглийн төлөөсийг төлсөн. Бурхан хэнийг чийтэхийг хүсдэггүй. Бүгдийг гимшилд ирээсэ гэж хүсдэг. 2 дугаар Петрийн 3:9 дээр энийг тодорхой хэлсэн байгаа. Тийм учраас сонголт нь та бидний гарт байна. Тэгвэл би яаж аврагдах вэ? Би яаж итгэлээр явах вэ гэж та бодож байгаа байх. Маш энгийн. Есүс таны нүглийн төлөө загламай дээр амиа өгсөн гэдэгт итгэж, гим нүглэн гимшиж, өөрийгөө болон амьдралаа түүнд бүрэн өгөхөд л болно. Цаашид өөрийнхөө төлөө амьдрахгүй, үлдсэн насаараа түүний төлөө, зөвхөн түүний төлөө амьдрнаа гэж зүрхэндээ шийдэх хэрэгтэй. Нэгэнт шийдсэн бол Библи таныг Есүс Христийг эзний хэмээн амаараа тунхлахад л аврагдана гэж амласан. Энэ тухай бодохоор л хөөрөд байдгийн. Хэрвээ та хараахан шийдээгүй байгаа бол би алфавилийн талаар үргэлжлүүлэн ярихаас өмнө тантай хамт залбирмаар байна. Намайг дагаад чангаар залбир. Гол нь үгээ чин сэтгэлээсээ л хэлээрэй. Жаахан өөрийнхөө залбирахад гимгүүч гэлсэн гол нь чин сэтгэлээсээ залбирах нь чухал. За хамтдаа залбирая. Тэнгэрийн бурхан минь ээ. Би гим нүгэлтэй хүн. Би таны эсрэг нүгэл үлдсэн учраас надад аврагч хэрэгтэй байна. Намайг нүглээс аврахаар Есүсийг өгсөнд баярлалаа. Би түүнийг 3 дахь өдрөө миний төлөө үхлээс амилсан гэдэгт үнэн голоосоо итгэж байна. Есүсийг өөрийнхөө эзнээ бас аврагчаа болгож байна. Би амиа бодож амьдарч байсандаа гимшиж, амьдралаа бүхлээр нь Тэнгэрийн бурхан аав таньдаа өргөж байна. Одооноос эхлэн би эзэнтэн Есүс Христтэй үйлчлэнэ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Баяр хүргэе. Иргэдчин байсан бол ёстой л таныг тас твэрмээр байна. Одоо та Бурхны гэр бүлийн гишүүн, хааны хүүхэд боллоо. Бид нар Есүс Христийг эзэн ба аврагчаар хүлээж авахдаа үхдэг. Бүр яг боддоор үхдэг. Библиэлд энийг хуучин хүн үхэж, бид нар цоошин бүтээл болдгоо гэсэн байна. Та бид нар амьд Бурхны хүүхдүүд болж сүнсээр төрдөг. Одоо түүний гэр бүл, түүний хаанчлалд ороод байна. Хэрвээ та чин сэтгэлээсээ залбирсан бол дараах 4 зүйлийг заавал хийгээрэй. Нэгдүгээрт Есүст амьдралаа өгснөө бусад итгэгч нарт мэдэгдээрэй. Тэгэхээр тэд таныг итгэлийн амьдралдаа өсгөд чинь туслана. За хоёрдугаарт Библи уншиж эхэл. Ингэж та Бурхны үгээр зүрхээ ундаална. Яагад үг гэвэл хинч дөнгөж мэндэлсэн нярайг гудамжинд орхиод өөрөө амьдр гэдгүй шүү дээ. Нялх хүүхдийг хүн болгохын тулд эхлээд цүүгээр дараа нь бор хоолоор тэжээх хэрэгтэй. Тэгэхээр Бурхны үг бол сүнслэг хоол. Тийм учраас Библи түүгээр тэжээгдэн өсөхийн тулд шинээр мэндэлсэн яриа шиг үгийн цэвэр сүг хүсэн тэмүүл гэж бидэнд заасан байна. За харин 3 дугаарт Библиэд итгэдэг чуулганыг олоод итгэмжтэйгээр хамрагдаар. Нэгч цуглааныг битгий тасал. Хамгийн гайхалтай нь би өөрийнхөө амьдралыг харах юм бол очихоос өмнө өнөөдөр явмааргүй байна. Өнөөдөр ядарч байна. Маргааш их ажилтаа юм чинь яваад яах юм гэж бодогдсон цуглаан дээр л Бурхан миний төлөө хүчирхэг ажиллаа хийсэн байдаг. Тийм учраас цуглаанаа хизээч битгий тасал. За бүр таслахгүйгээр үл барам Бурхантай уулзаж учирна гэж догдлон байж, яаран байж очоорой. Эцэст нь буюу 4 дугаарт хуучин мөн чанар чинь угаагдж, яг үнэндээ устж, шинэ амьдрал чинь Есүс Христийн эзний эрх мэдэл бүрэн зархигдсан гэдгийг гэрчлэх дуулууртай үйлс болгон олон нийтийн өмнө усан баптизм
хүртээрэй. Манай үйлчлэлтэй утсаар юм уу имэйлээр холбогдож Есүс Христийг эзэн ба аврагчаар хүлээж авснаа мэдэгдвэл бид Есүс Христэд шинээр итгэж Бурхны хүүхэд, Бурхны гэр бүлийн гишүүн болсны чинь баяр хөөргийг хуваалцмаар байна. Манай цахим хаяг болвоос messenger.international@org. Афебел жүжигийг сонсоод аврагдсан гэрчлэлийг чинь бид дуртаяа хүлээн авах болно. Харин одоо анхаарлаа Христэд итгэгчдийг шүүхэд хандуулъя. Есүсийг аврагчаар хүлээгээд авчихсан учраас шүүгч Есүсийн өмнө зогсохгүй гэж итгэдэг Христэд итгэгчид олон байдаг. Гэхдээ энэ нь бүхлээрээ худлаа юм. Та яг одоо миний хэлэх үгийг анхааралтай сонсоорой. Загалмай дээрх Есүсийн үхэлд хэрхэн хандсанараа бид хаана үн мөнхөд амьдрахаа шийднэ. Харин итгэгч хүнийхээ хувьд хэрхэн амьдрснараа үн мөнхөд яаж амьдрахаа шийддэг юм. Цагаан сэнтийн шүүх нь үл итгэгчдийг шүүх газар. Гэхдээ Библиэлд өөр нэгэн шүүх суудлын талаар өгүүлдэг. Энэ нь итгэгчдийг шүүх Христийн шүүх суудал юм. 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 8-аас 10 дугаар ишлэлдэр бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддгоо гэж бичсэн байна. Тэгэхээр цааш нь уншихаас өмнө нэгэн санааг тодорхой болгомоор байна. Паулийн онцгойлон Христэд итгэгчдэд хандан ярьж байгаа юм шүү. Учир нь тэрээр биеэсээ холдох нь эзэнтэй хамт байх юм гэсэн байна. Тэгвэл нүгэлтэн биеэсээ явахдаа эзний дэргэд очилгүй там руу явдаг. Гэхдээ Паул цааш нь итгэгчдийн талаар юу гэж хэлснийг харъя. Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ. Учир нь хүн бүр муугч бай, сайнигч бай, юу үйлдснийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой гэсэн байна. Саяын ишлэлийг өөр нэгэн орчуулгаас би уншиж өгье. Учир нь сайн байна уу, ёрим уу байна уу? Бид байхдаа хийсэн зүйлийнхээ дагуу хөлсөө хүлээн авахын тулд бид нар бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө зогсохдоо илэрхий болон харагдана. Тэрээр ямар санаа зориг, сэтэл агуулж байсан, алдаа оноо, хийсэн ажил үйлс, зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийгөө болоод анхаарлаа хандуулж байсныг нь харгалзан үзнэ гэсэн байна. Ёстой янзтай. Итгэгчдийн шүүхтэр бид нар Христэд итгэгч хүнийхээ хувьд хэрхэн амьдрснаа тайлгнах нь байна. Бидний үйлс, бидний үг, бидний бодол, бидний сэтэл тэрч бүхэл бидний агуулж байсан санаа маань ч гэсэн шүүгднэ гэсэн үг. Тэгэхээр энэ шүүхийг хоёр гол хэсэгт ангилж болно. Нэгдүгээрт Бурхны хаанчлалыг байгуулахад хэрхэн оролцсон бэ? Хоёрдугаарт хувь хүний амьдралыг хэрхэн байгуулсан? Энэнд мэдээж бидний өөрийн маань амьдралж гисэн багтана. Бусдын амьдралыг хэрхэн байгуулсан гэдэг нь тэднэрт хэрхэн нөлөөснийг хэлж байгаа юм. Өөрийнхөө амьдралыг хэрхэн байгуулсан гэдэг нь Бурхны нэгүүлслээр өөртөө Христийн зан чанарыг яаж хөгжүүлсэнийг хэлж байгаа юм. Та бидний амьдрал нэг нэгэнгүй шалгагдаж, бид нэг бол шагнуулна, үгүй бол юучгүй хоцорно. 1-р Коринтын 3-р бүлгийн 13-аас 15 дугаар ишлэлдэр ажил болгоно нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр. За мөнөөх өдөр гэдэг нь бичээс шүүх өдрийг хэлж байна. Тэгэхээр мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа авна. Хэрв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана гэж бичсэн байна. Сонсч байна уу? Гал дундуур гарсан мэт боловч аврагдана гэсэн байна. Илчил номын 3-р бүлгийн 21-р эшлэлдэр Есүс би ялж аавынхан хамт түүний сэнтий заларсны адил надтай хамт миний сэнтий залрахыг ялагчд сойрхоно гэсэн байна. Тэгэхээр энд асар том ялгаа байна. Заримийнх нь хийсэн бүх ажил галд хуйглагдах бол зарим нь Христийн дэргэд үн мөнхөд хаанчлах, сойрхол хүртэх нь байна. Янзтай. Тэгэхээр одоо түр зогсоод хэсэг бодож үзээрэй. Шинэ гэрээ амьдралыг ууртай адилтгсан. Энийг бичсэн Илч Яаков өөрөө өнөөдөр амьд сэрүүн байсан бол үн мөнхийн дэргэд энэ амьдрал бол тэг юм гэж хэлэх байсан байхаа. Тэгэхээр тэг цаг хугацаанд бидний хийх зүйлс нь бидний үн мөнхийг шийдвэрлэх нь байна. Дахиад хэлэхэд итгэгчдийн хувьд үн мөнхөө хаана өнгөрөх вэ гэдэг асуудал тавигдахгүй. Учир энэ асуудлыг загалмай аль хэдийнэ шийдсэн. Итгэгчдийн хувьд үн мөнхөө хэрхэн өнгөрөх вэ гэдэг асуудал тавигдана. Хэрв хүмүүс энэ дэлхий дээр тэтгэврт гарахдаа бэлддэг шиг үн мөнхийн амьдралдаа бэлтгэдэг байсан бол маш их сандрах байсан байхаа. Үгүй яг үнэндээ бол тэд сандрах биш, айх байсан. Афебел зохиолын баатар аминч агуу их танхимын арын хэсэг сууж байсан хэсэг найз нарын хамт эндээлдэх ахар цаг хугацаагаа
Дими цалгар дуулсанд харуулсныг санаж байна уу? Тэд энэ дийлдэх 5 жилийнхээ дийлэн хувьд нь жалины хүсэл бүрэн захирагдалгүй. Амин хувийнхаа ашиг сонирхол хүслийг хөөцөлдсөн байдаг. Түүнийхээ гороор одоо тэд мөнхийн мөнхөд хавьгүй дорд амьдралаар амьдрна. Тэдэнд бүгдд нь жалинтай хамт ажиллаж амьдрах хосгүй боломж байсан. Тэрч бүхэл насан турш тэр хотод хаантайгаа хамт хаанчлагч боломж байсан. Тэд нар сургуулиа төгсөөд хэсэгтэл дураараа дүргэж дунд чөмгөөрөө жиргсэн байж болно. Гэхдээ эндээлдэх тэр ахархан амьдрал нь тэд нарыг үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрөөхийг нь шийдсэн байна. Хэдийгээр Афабелийн сургамж нь аимшигтайч жинхэнэ үн мөнхтэй харьцуулахад юу ч биш юм. Тиймээс арай өөрөөр төсөлж үзье. Танд нэг өдөр өгөгдөжээ гэж бодъё. Тэгээд тэр 24 цагийг хэрхэн өнгөрөөхөөс чинь таны дараагийн 1000 жилийн амьдрал шийдэгдэнэ. 1000 жилийн хугацааг төсөөлөх гээд оролддоо. Ухрааж бодох юм бол энэ нь Америк улс мэдлэхээс ч өмнө Кристофор Колумб шинэ ертөнцийг нээхээр далайд гарахаас ч өмнө Артур хаан дугуй ширээнийхэн баатруудтай хаанчилж эхлэхээс ч өмнө эхэлсэн цаг хугацаа шүү дээ. 1000 жил гэдэг урт шүү. Тэгээд таны шагнал, эзлэх байр суурь, таны хийх ажил, хамтран ажиллах хүмүүс, аж төрөх газар энэ бүхэн чинь 1000 жилийн өмнө тэр ганцхан өдрийг хэрхэн өнгөрөөхөөс чинь шалтгаална гэж та бодоод үзтээ. Та бүхий л чадлаараа чармаах байсан биз? Та яаж амьдрах байсан бол? Та бурхны үгийг нэн тэргүүнд тавьж дуулууртай дагах байсан болов? Та хаанчлалын төлөө хүмүүст нөлөөлөхийг чармаах байсан уу? Гэхдээ энэ нь ч бас бидний ярьж байгаа зүйлсийн дэргэд юу ч биш юм. Яагаад үг гэвэл нэг өдрийг 1000 жилдээ дүүцүүлэн 365,000 өдөрт хуваахад тэг биш. Тодорхой нэгэн тоо гарна. Тэгэхээр цаашаа явъя. Тэр ганц өдрийг тодруулах юм бол дараачийн 24 цагийг хэрхэн өнгөрөөхөөс чинь таны дараачийн сая жилийн амьдрал шийдэгдэнэ гэвэл та яах вэ? Хүндрэлтэн энэ дэлхий дээр 6000 гаруй жил амьдарч байна. Тэгэхээр сая жил гэдэг нь хүндрэлтний оршин тогтносон хугацаанаас даруй 150 дахин их байна. Энэ нь өөрөө үл хүрэх тоо юм. Гэхдээ бид энэ дэлхий дээр хичнээн удаан амьдарсан ч бидний цаг хугацаа нь үн мөнхтэй харьцуулахад бас л тэг юм. Магадгүй ийм учраас 2 дугаар Иохны 1:8 дээр Илч Иохан та нар бидний гүйцэлдүүлсэнийг алдалгүй. Харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хянаа гэж хэлсэн байх. Би энийг дахин нэг уншмаар байна. Анхааралтай сонсоорой. Та нар бидний гүйцэлдүүлсэнийг алдалгүй. Харин дүүрэн шагналыг авахын тулд өөрсдийгөө хяна. Магадгүй ийм л учраас Илч Паул биднийг дээд шагналаа авахын тулд хичээгээрэй гэж хатуу ятгсан юм биш байгаа. Коринтотынд бичсэн загталтаа тэрээр тэмцээнд оролцогч нь ялахын төлөө явдаг гэд. Дараа нь 1-р Коринтын 9:24-өөс 27 дугаар эшлэлдэр бидэнд ингэж бичсэн байна. Уралдаанд оролцсон гүгчид бүгд гүйдэгч нэг нь л шагнал хүртдгийг та нар мэдэхгүй гэж юу? Та нар ялахын тулд ийхүү гүйцгээ. Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа бие барих чадварт өөрийгөө тасгалжуулдаг аж. Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол харин бид үл муудах титмийн төлөө юм. Тиймээс би ямар ч зориггүй мэд гүйдэг биш. Зангидсан гараараа агаар цохих мэд нударгалдаг биш. Харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вэ гэсэндэ бие зовоож өөрийнхөө боол болгодгоо гэсэн байна. Та бид нар энэ амьдрал ялахын төлөө амьдарч байгаа. Харин ялахын тулд сахилга бат бие хян захирахад суралцах ёстой. За бас тодорхой зорилготой амьдрах ёстой. Бид нар бусадтай өрсөлдөх биш, харин өөртөөгөө өрсөлддөг бөгөөд үйлс бүхнээр Есүс таалагдах нь бидний хамгийн гол зорилго юм. Паул амьдралдаа ямар зорилго тавьж байсныг та бүхэн чих тавин сонсоосой гэж хүсэж байна. Тэрээр Филиппо номын 3 дугаар бүлгийн 14 дугаар эшлэлдэр Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө барьяа руу урагшилдгаа гэж хэлсэн бол амьдралынхаа эцэст 2 дугаар Тимотийн 4:6-аас 7 дээр учир нь би хэдийн ундаан үргэлмэд асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна. Би сайн тэмцлэр тэмцсэн, би замаа дуусгасан, итгэлээ сахисан гэж хэлсэн байна. Тэгэхээр Паул би тэмцээнээ дуусгасан гэсэн байна. Тэгвэл 1-р Коринтын 9:24 дээр түүний хэлсэн үгийг дахин сонсъё. Уралдаанд оролцсон гүгчид бүгд гүйдэгч нэг нь л шагнал хүртдгийг та нар мэдэхгүй гэж юу? Та нар ялахын тулд ийхүү гүйцгээ гэсэн байна. Илчил номын 3 дугаар бүлгийн 11-р эшлэлдэр Есүс өөрөө биднэрт хандаж би удахгүй очино. Хиндэж титмээ алдахгүй тулд өөрт байгаагаа бат сахих гэж хэлсэн байна. Би дахиад уншмаар байна. Би удахгүй очино. Хиндэж титмээ алдахгүй тулд өөрт байгаагаа бат сахих. Маш өндөр бооцоо байна.
бид нар өөртөө алгагдсан газар дээрх ахархаан цаг хугацаанд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Бурхны дуудлагад дуулууртай хандах хэсгээс хүмүүсийн үн мөнгийн хувь тавилан шалтгаалдаг. Бүх хүн аврагдаж Есүстэй адилхан болохыг Бурхан хүсдэг. Бурхан хэнийг ч гээхийг хүсдэггүй. Египтэд чөлөөлөгдсөний дараагаар бүхэл бүтэн нэг үеийнхэн цөлд амиа алдсан байдаг. Тэдэнд үе үеийн хамгийн агуу удирдагчдын нэг Мосе байсан ч тэд нар бүтлгүйтсэн. Бид нар ч гэсэн агуу удирдагч нартай байж болно. Гэхдээ хааныхаа хүслийг биелүүлэх хэсэг нь итгэгч биднээс л шалтгаална. Хаан маань өөрөө хэлэхдээ Матай сайн мэдээ номны 24-р бүлгийн 14-р ишлэлдэр хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхийд даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ гэсэн. Тиймээс даалгавраасаа сарнихаа болцгоё. Зохистой цаг улирал нь бидний гарт байгаа. Есүс хаалган дээр ирчгээд байна. Хэрвээ та бид нар хувь тавилангаа биелүүлэхгүй бол Бурхан өөрийнхөө гэрийг дүүрэн байлгах хүслийг гүйцэтгүүлэхийн тулд Йошуаг босгосон шиг цоошин үеийнхнийг босгож ирнэ. Бидний хийх ёстой зүйл бол өөрийнхөө ажлыг хийж хүлээж авсан зүйлээ үржүүлэх юм. Битгий урам алд. Өөрийнхөө хувийг чухал биш гэж битгий үз. Халуун сэтгэлээ битгийгээ. Шин гэрээний тав тодорхой тэнгэрлэг алсын хараанаас нүдээ битгий салга. Танд танаа үеийн бусад хүмүүс найдаа зогсохгүй. Таны мөнхийн хувь тавиланч таныг хүлээж байгаа. Та Бурхны нэгүсэл бүрэн төгс найдан амжилтанд хүрнэ. Учир нь Бурхан итгэмжтэй. Хаанчлалын хамтран зүтгэгч нараа дуудлага биелүүлж, сонголтоо зөв хийж, уралдаанаа дуусталгүйгээр 10 сая жилийн дараа та эргэж хараад энийг хийсэндээ баярлах болно. Бурхны хүсэлд дэндүү зориулагдана гэж байдаггүй юм. Тиймээс ялахын төлөө гүй. Төгсгөлд нь Афабел зохиолоо сэтэлж бичсэн үн мөнхөөр хөтлөгдөхгүй гэдэг номынхон тухай товч хуваацмаар байна. Миний таньдаг эрэгтэй эмэгтэйчүүдийн тэнгэрийг юм уу, тамыг бээр үдсэн гэрчлэлүүд олон бий. Зарим нь өхлүүд байдалд орохдоо үдсэн бол зарим нь үзэгдлээр үдсэн байдаг. Тэгсэн ч гэсэн тэдний гэрчлэл нь бичээстэй яв цав таарч байдаг. Миний хувьд Бурхны өөрийнхөө хүмүүст хандаж надаар бичүүлсэн номнууд дундаас энэ ном шиг намайг хүчтэй хүндсэн ном үгүй байхаа. Тиймээс би энэ үгийн ач холбогдлыг ухаарахдаа Чикагогийн нэгэн чуулганд очиод сонсогчдын өмнө 12 хэсэг бүхий 40 минутын амьд хичээл бичүүлчихсэн. Тэр хичээлээр би номоо бүлэг бүлгээр нь заасан. Тэгээд лавшрах тусмаа хичээл маань улам хүчрхэгжиж байсан. Сонсогчдод ч байгуулагдаж, номлолж байгуулагдсаар 3 өдрийн 12 хичээлийн дараа гэхэд хүмүүс Бурханаас хүлээж авсан дуудлагаа биелүүлэхээр баярлан, догдлон уйлж байсан. Дараа нь бид нэр энэ номон дээр тулгуурлаж цогт сургалтын хөтөлбөр зохиохоор хэдэн сар ажилласан. Ингээд энэний үр дүнд дараах хичээл төрсөн юм. Нэгдүгээрт үн мөнхөөр хөтлөгдөхгүй гэдэг хатуу хавц бүхий ном. Хоёрдугаарт хатуу хавцтай судлал ном. Тэгээд гол нь энэ хоёр ном тус тустай биш. Нэг номонд багтсан нь үнэхэрийн олзуурхууштай. Энээс гадна тус бүр 40 минут үргэлжлэх 12 хичээл бүхий DVD байгаа. За эцэст нь хэлэхэд эдгээрийг Афабел сонсдог зохиолын CD үнэгүй дагалдана. Эдгээр нь таны хувьд энэ үгийг сонсох шаардлагатай хайртай хүмүүс, найз нөхөдтэй хүрэх маш сайн багаж хэрэгсэл болно гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ та энэ цагт сургалтын материалыг авч амжаагүй байгаа бол энэ үгийг зүрхэндээ шингэтэл хүлээж авахын тулд худалдаж аваарай гэж зөвлөмөр байна. Би дахиад хэлье. Афабел сонсдог зохиол нь таны итгэдэггүй найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн хувьд болон итгэлээр сэргэх хэрэгтэй байгаа хүмүүст хүрэх маш сайн багаж зэмсэг юм шүү. Би таныг энэхүү амьдрал өөрчлөх материалаар өөрийнхөө болоод өрөөлийн амьдралд хөрөнгө оруулна гэдэгт найдаж байна. Төгсгөлд нь би тантай хамт залбирая. Бурхан таны амьдралд өөрийнхөө хүссэн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө Бурханы нэгүсэлд хамтдаа найдая. Тэнгэрлэг Аава, намайг хүү Есүсээр дамжуулж аварсанд баярлалаа. Таны хүслийг газар дээр биелүүлэх нь ямар чухал болохыг би ойлголоо. Тэм учраас та надаар энэ амьдралд яг юу хийлгэхийг хүсэж байгаагаа тодорхой харуулж өгөөч. Би танаас зөвхөн хүслийг асуугаа зогсохгүй. Энийг хийж чадах нэгүслийг гуйж байна. Би Есүс Христийн дотор хувь тавилангаа биелүүлэхийг үнэхээр хүсэж байна. Миний залбирлыг сонссонд баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Төгсгөлд нь уран болгож бүх ариун хүмүүсийн төлөө залбирсан Паулийн чин зүрхний залбирлыг харуулъя. Бидний Бурхан бөгөөд эцэг өөрөө болон бидний эзэн Есүс та нар руу очих замыг мань заах болтугай. Бид та нарын төлөө байдаг шиг эзэн та нарыг
бие биеэ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бэлхуулах болтугай. Бурхан таныг инэрэн нэгүүлсэх болтугай. Танд алфавит зохиолыг хүргэх нь миний хувьд өндөр хүндэтгэл байсан шүү.